Эрхэм мужигч та бүгдээрэн сайн байцгаана уу? Самбарын санийн дэлгэж та бүхэнтэйгээ мэдчилэн жолгож байна. За өнөөдөр бол одоо манайсын ярилцаанд бол яг та нарын одоо саяхан сүйдэрлээд барсан богд хайрхнаа бараа гэсэн энэ киноны тухай бол ярилцъя гэж их сайхан санаж байна. Учир нь энэ киног биднээс одоо болтор олж үзээгүй байх шүү. Тэгээд энэ киноны тухай би бас их аажтай урдаар киног авчираад үзсэн. Тэгээд би өчигдөр орой авчираад үзсэн. Тэр энэ богд хайрхнаа бараа гэсэн энэ кинондор бол одоо эхлэлтэн дээр нэг гоё тэр арандаа одоо богд хайрхан өмнө нь ингээд сайхан Монгол гэр малтай ингээд эхэлсэн байсан тийм. Яагаад тэр сайхан нутгийг сонгож эхлүүлсэн юм. Тэрний нэг хууч хэлэхгүй юу. Хаагш. Тэр энэ киноны зохиол нь бол авах шүнэ Уламжрын одоо өөрөө зохиол тоглож ирсэн хошин жижиг тайлбар жижиг 15 минутын. Уул нэгэн зохиол ирсэн тийм. Баян дүрэн гэсэн нэрээр үлээ. Энэ баян дүргийн дүрийг одоо тоглоод нутагтаа мөлих нөлөөтэй. Тэр мөртөө бас манай орны бол 5-1 инженерийн шагнал авч ирсэн. Ингээд бол одоо сүүлд нь манай энэ Уламжрын шүүжи даавилгтөө одоо манай одоо урлагийн шүүмжлэгчтэй. Тэр ингээд хон галуудаар шүүмжсэн жижигний тухай. Тэгээд шүүмжийн үжиад би дахиад хоолыг олоод дахиад одоо манай чолмон одоо хэнэднэр сэлэн олын залуучуудаар эрүүлж хас болдын ус яваач гэдэг хас болтой ярьсан юм аа. Таны энэ сэдвч юм бас сайхан байна. Оронд шагнал авсан манаас нэг нь одоо өргөтгөхөд хэмжээг нь өргөтгөхөд нэг одоо телевиз жижиг болгочвол ямар ч юу. Хас бол бас их дуртай. Гэхдээ одоо телевиз жижиг хийнэ гэдэг чинь одоо бас их мөн орно гэж. Тэгээд одоо ингээд бут хоёр хэлсээр 2 жил болоод гэнтхэн надад удсан. За одоо нэг манай хошоноос дэмжих санаатай байна. Танаас хөрөөд ирнэ үгэд. Тэгээд одоо бут хоёр авсан, бүр хавд хараас. Их салхтай өдөр гэлсэн шур болсон өдөр. Та нарын хавд одоо энэ киног ингэж дэмжих чинь бас амаргүй шүү. Засгийн орноос ингэж бас мөнгө төгөр гаргаж. Энэ одоо манай Лэн хас хоёр багш болоод энэ Пүрвакс хоёр хурж чад бас эднээс бас их сайхан дамжлыг их зоригтой хийнэ гэж. Тэгээ манай гошууны гол удирдлага бас энэ бүтээл уул нь бас одоо 5 инженерийн шагналыг олжсон. Ингээд бол одоо Уламжрын тайсан жижиг дээр тоглоод малцтай их нөлөөтэй. Энэ одоо ядуут гэсэн энэ хоёр нэг баян айл болоод ядуу айлын хүний хоорондох үзэл санааны ховролт энэ ядуут айдлын дундх энэ одоо ариун гүчирдэлтэй тал их юмрал мөртөө бас нэг жил их үзмөртэй малцтад одоо их ойлгохтой их сайхан юм нэгс бүтүүл. Ингээд манай энэ бүтээлэн уул нэг юм болсон болон уулнаас нэг юм бас нэг сайхан дэлгэрүүлээд нэлээд нэг сайхан нэлээд урчиг тэр нэг тайсан жижиг болгоод тоглоёг болж бодож ирсэн. Гэхдээ одоо энэ жижигхэн хэрэгэд засаад бол кино болгох манай гошооны гол удирдлага бас их энэ дээр их зоригтой. Ингээд бол одоо мас хамжилчаад ингэ хийц. Тэгэл одоо яг тэр нэг ингээд киноны ингээд уулган дотор ингээд орохоор одоо яг манай малчдын амьдрал дунд бол яг тийм айлуудад байна тийм. Одоо ингээд хүнээд мэхлөөс юм уу? Одоо ингээд үнэ хотолдож адраад одоо яг сахан үнэ хуурмаг үнэ хотолдож авч ирсэн. Киноны дотор бол одоо эхэлснээс аваад бол нэг юу гэдэг нь их анхаарсан тэр амьд бодог амьд дуулгийг хэд удаа гаргасан байсан тийм. Тэр одоо ямар нэг ухааны гараад доод болох. Тэр үл ингээд бид ингээд одоо 2-3 дугаар одоо жижигэн засаад ингээд очих үед манаас очих үед энэ чинь дарга бол манай дагуулаа тэр болго дээр оссон юм. Тэр болгын уснаас уусан юм. Тэгээд яг тэр газар байдаг тэр болго. Тэгээд одоо тэр болгын өднөр нь бид бол энэ бас киноны гол үжил болгоно. Энэ үл яна хэлэв нэг нь үл байгалийн гайхамшиг. Тэр дуут бол уг нь бол одоо юм өндөр оргилж ясан гинэ. Одоо буураад одоо тэдий. Тэр яна өндөр хашгирвал хариуд нэлээд хашгирсаар бүгд оргилох нь улам илүү өндөр бол. Тэгэхээр Монгол хүүхдийн бас манай багийн нас бас онцлогч та. Бид ингээд дотоо ямар нэг бодол байм уу тийм аа. Шууд аав өөдөө хэлэхгүй ч та. Тийм аа. Одоо ингээд үеийн хөндөө хэлдэг юм уу? Уул хайрхан юм уу? Мал ах хэдэ хэлцдэг юм уу? Тийм аа. Өөрийн санаагаа сургуульд явнаа. Эсвэл явах вэ гэдэг ч юм уу? Тийм аа. Тэгэхээр энэ бол бас нэг амьдралын нэг жүний дан дадгаа. Нөгөө таа ихэд бол бас таа өнөө амьдралын нэг одоо өрөмжил тийм. Өрөмжил одоо амьдралын өрөмжил хүний амьдралын өрөмжил болгол эрүүн тоглоом мөртөө бас юу шүү дээ тийм аа. Өчигд амтай бас ингэ нэг соёлын бас нэг жалгамж юм уу эсвэл тэр нэг үргэлжил гэж бас ойлгож болно. Хоёр айлын хоорондоо нэг нарийн гол байдаг. Заавал энэ голоор ингэж лөнгөрнө. Хэд удаа бүр энэ голоор сандраад гарахад бас заавал энэ голоор өнгөрнө. Тэгчээд голын дээр нэг хэдэн ингээд муудан кат тавьсан. Тэр үжигдлээ одоо бас заавал энэ хоёр айлын гол одоо жишээлбэл гол байхгүй байж болсон. Хөөрг бас байхгүй байж болно шүү дээ. Заавал тийм нэг жил ингэж ороод тэрнээс тэрэн дээр их аймаар анхаарал тавьсан юм. Энэ угийн зохиол нь бас тийм шүү. Нэг голын хавцсан хоёр айл. Ингээд бид бас гажраа үжиж явах үед тэр хонгор гол авсан чинь одоо авгийн хошууны хамгийн сайхан гол. Тэр авд бол 3 гол байна шүү. Улаастай гол, шарын гол, хөйтэн гол 3 гол.
Энэ гурван гол хүйдэн гол нь бол одоо яг сайхан дээр одоо манайсын тэр үзэгдэл авсан тэр газар байна. Тэрнээс баруун бас Улаастан гол гэдэг. Гэвч тэр нь их өргөн гол. Энэ гол нь бол одоо жоохон нарийн гол. Гэвч энэ хязээдэн ширэгдэггүй одоо ийм. Хүн гэдэг чинь ухаанаараа амьдэрдэг юм шүү. Баяжлын нам ирж өгөө. Богд хайрах юм юу гэлдэм багтаа. За эргээд дүүм хан майматын дараа бас нүгэргээ бодлоо та. Чиг мөнгө авчих. Баян дураа байгаа юм та санаа мөр байж. Хүч энэ чи юу одоо яг гоо орооч. Хонж байхгүй, майматын ч байхгүй, жоос ч байхгүй. Одоо энэ дэг 4-5 мянган мөн нутаг байгаа. 10 жил. Мал мажлаас арай дээргүй юм дээ. Би явахгүй. Би явахгүй. Баячгүй нутгаас ямар хэрэг байна да? Нутаг дээр нүдэ над ясан тавьна. Хамаар өсгөө. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Та нарын үед хамгийн анх удаа киног яаж олж ирсэн? Та нар одоо бүр кино хийж байна. Тэр үест яг анх кино олж үзэхэд хаанаас хаана кино олж иржсэн? Бүр ахай хот. Би бол одоо бага сургууль байхад л кино үздэг юм. Тэгэл манай сургуулийн энэ ар хүрээнд л кино хардаг. Тэгээд одоо тэр үеэс одоо 30 дарын босгон тэр чинь бас мөнгө хураадаг. Манайс бага сургуулийн сурагч гэдэг мөнгө гэдэг байдаг. Тэгээд зөвхөн очиад одоо дүүгэн санасан. Эрмийн чаталд юу дуурж явах тэр дүүгэн үзсэн шүү дээ. Их тийм бүсэлтэй. Холоос манай тэр хэрэм чи өндөр сургуулийн хэрэм. Тэр хүүхдүүд энэгээр гарахыг юуха хороод бүр тэр хэрэмээ бүр өндөр болгоцсон байдаг. Тэгээд одоо суман дарма хөдөөд одоо байхад танаас кино үзчихсгүй. Сум гачаагаар бол одоо явж явахад тэр үед ус кино үздэг нэ. Тэгвэл одоо хой тэр чин 10 хэдэн газрын үзүүрд байгаа кино тэр чин бүр дахаагаар гүйч үзчихэд ирнэ. Их л одоо хэлгэн тэр үед бол одоо одоогийн шиг юм телевиз юм одоо салим үедээ тийм юм их ховор ганцхан арааж энэ зургаар одоо ичиж ингэж амьдралыг тусгасан тийм кинодод одоо тэр үед ямар чичигдүүдэг хүүхэн гэдэг юм одоо ямар солонгосын кино гэдэг юм одоо тийм киног үзчихсэн. Хамгийн анхны одоо хаалгын цэжилж байгаа хамгийн анхны кино чи үзсэн киногоо цэжилж байна. Миний үзсэн кино бол тэр Иншинварны. За. Одоо Монголоор юу гэж энэ тэр? Баатарлаг. Тэр юм ингээд хятаар гараад хажуугаас нь тэр өнөө юугаар одоо өнөө юу гэж та микрофоноор хажуугаас нь монголоор ярьдаг байсан. Тэнд одоо гараад хажууд нь тусгай нэг хажуугаас нь одоо өргөтэй өмгтэй уугуулгын ганцхан ярьдаг байсан. Ингэж ярьж байна гэж. Хажуугаас нь тайлбарлаж өгдөг. Кино тайлбарлаж байгаа. Хажуугаас үст нь хажуудаар нь. Вангчин гэж хэлэхэд тэр хүнээр нь ихэн дүүнэр хэлэхэд бас тэр хүн хэлдэг. Тэгж үддэг байсан. Тэгвэл танай тэнд нэлээ их хөгжөөнтэй байна. Тийм. Манай тэнд байгаагүй шүү. Тэгээд бас бүр хятаар үздэг. 80-аад оны үеэр бол кино үздэг илдэг байсан. Тэгээд энэ дэж үнэ 90-аад оноос одоо би хөдөөгөр харсан бол хөдөөгийн малчтай кино үздэг илэхгүй. Кино байхгүй. Ерчээд Монгол хэрвээ ятны үздэг илэхгүй. Кино үздэг. Кино ордонгүй болсон юм шиг одоо. Шилийн голоор тэр та нарын багын үеэст үзье. Манайсын багын үед одоо тэр үед л одоо баргаад гэдэг. Байхад одоо нэг жилд нь 2 удаа гацаагаар очиж ингээ гадаа тэр цагаанд нэг хэрмэн дээр гаргадаг байсан. Ингээд холоос одоо мансчин хөдөө байхад бол морьтой тэгэл бараг 4 өдөр нь уучаад хүлээгээ сууна. Тэгээд бол ийм хөдөлгөөн. Гэвч одоо энэ дээр тавихад баяг манай хөдөө малжих хооронд тохирсон. Тэгээд манай малжих хоороны байдлыг хариулсан ийм төлөвлөл хаашл цөөхөн байна. Одоо манай шиг сайхнаа энэ сайхан сүдрэлсэн манай одоо юу бач та богд хайхнаа бараа ийм сайхан машин төхөөрөмж хэрэг хушуу шатнаар бүр ингээд төмөлжөөд эргээд ингээд кино үзэх болчихвол манай энэ кинодуудыг чи одоо доогоор очиод ингээд үзэхэд их гоё шүү дээ. Малчдуудаа яг малчдуудаа ингээд үзэх боломж байна. Одоо манай улсын бол энэ жил дээр хэн 3 төм айждыгэр хийж байгаа. Одоо тийм бол 3 төм
어쩌면 어떤 이런 어떤 타와스 차트나 알아온 질 때도 아직씩 뭐 어떤 게 니들이 하고 제가 들이 얘기 너무 타고 그렇지. 어떤 허일 그 우리는 아주 맞은다나 있는 흑지네. 어쩌면 그거 나중다. 하디스도 어떤 이런 아마 혼을 따라 뭐들을 인테로도 어떤 디테로도 어떤 둘이 뭐 작. 아, 디테로는 애네들도 어쨌든 하도도 안에 빌더로 따라도 운들. Тэр үеэс одоо та нарын бид нас телевизээр анхаарчсан унаанда хашир хүн гээд одоо бараг 20 жил болж байна энэ кино. Тэр үеэс юун дээр шингээсэн? үнний хэлбэл одоо гэрэл юм уу машинаа тануулал юм уу одоо дууна ай дууна энэ шингээлт юм энэ бүр хоцронгүй. Юу ч тэр жохоон уу яна хөрхи сэгруугагийн битсэн одоо яг энэ тэр малжих орно одоо үнний хэлбэл жохоон уу жараад байна уу энэ жохоон. Яг тэр үесэн. Намч бүжиг байсан. Бүжиг. Мөн энэ адилхан. Манай одоо богд гаргана бараа болоод унаандаа ширүү энэ бол яг бүр тайснаа урдаг шүү дээ. Тэгээ энэний бол тайснаа урдагсан бол одоо хөрхи үе баатар багш юм уу хишиг бүрнэ гэдэг одоо тэр чойдор наржин дээр гардаг тэр тоглох хишиг бүрнэ одоо араажууд юунд байна. Алшиг араажууд. Манай хэдүүл энэний бичээгээд бол одоо телевизж болсон одоо 45 минут юм а. Одоо дамбарж их дараа ганц хэлэгдэж та. Ингээд энэ 3000 жоос зарцуулаад нэг 10 тоглогч тэгээ хөдөөгөр малчныхаар яваад тэгээс үдэлсэн нийт. Тэгээ өнөөдөр болоод ирэх 20 жил юм одоо өөрчлөлт 30 жил болох байна. Манай энэ малчдуудын одоо амьдрал бас нэг тийшээ илвэсэн байдаг. За жишээлбэл одоо амийнхын талаас болж байгаа юм юу болж байгаа хотод орж суулгах юм уу? За энэ илчээрийг одоо яаж өөрчлөх юм одоо за тэгвэл одоо 10 жилийн одоо учир жишээлбэл манай ханандаар гарч байгаа одоо тий одоо яг бэлчээр нутгаа нөх юм уу? За одоо зарим нэг хүлэх хөнөөс нь эргэж одоо бэлчээр усаа муу сайхан гэж хамгаалж авч байгаа. За яг нэг ийм нэг байдлын дор энэ өмнө хойно бол одоо 20 хэдэн жилийн дараа гарсан учраас олбож хэлсэн. Тэгэлээ яг богд хайрхнаа бараа энэ дотор бол яг одоо бас л яг одооны нэг малчдын амьдрал тавьлаа гэж бас шууд ингэж холбогдож байгаа тусгаагдаж байгаа юм бол ариун байж байна. Тийм. Энэ дэр бол одоо гол нь Нэтнангийн манай 30 оноос хүндгээд яасан бол одоо өөрчлөлт хөдөлтийн 30 жилийн нэг амжилт бүтээлийн тусгасан бас нэг жилийн одоо зориулсан бас нэг юм нэг бүтээл шүү дээ. Манай 30 давж бол гадагшаа ухаагуулга манай аавынхаа өөрчлөлтийн үр дүнгээ гадагшаа ухаагуулах энэ үүднээс бас нэг зорилготой. Тэгвэл нөгөө энэ бол гол нь манай малжих хорны 30 жилийн өөрчлөлт хувирал энэ хооронд манай энэ малжих хорны малчтын үзэл санаа ойлголтын хувиралт танилтын шинжилт тэгвэл ариун малжих хорны эзэмнэлтийн арга барилаа хувируулсан шинжилсэн энийг гол нь тусгаасан. Энэ хооронд бол одоо манай намын төрийн бодлогын тийм ба хамтаар баяж харилцан хавсралц ийм нэг төрийн бодлогын туйлд манай малжих хорны одоо ингээд шаргаагаа хутултай энэ ажиллаар үндэснээ зохион байгуулалтын ажиллаар дамжуулж гад нэг хэсэг малчид урдаар байж эргээд ус гоцронгоо ийм нэг ядуу хүчтэй ардаа ингээд хавсан хамтаар бичсэн ийм нэг зоригснаагаа хариулсан. Тэгэхээр энэ дотор одоо гол дүрийн тоосон одоо баян байшлаа. Яг баяны хавд авч хэлвэл яг одоо манай монголчууд хөдөөгөр монголчуудын тэнийг байдаг одоо тутмаг тал гэж бас хэлж болно. Тэгтээ бас нэрлэхүү жантай амар нэрлэхүү жантай тэгтэрээ бас хүний гойх дургууд бас сайхан хойргуу гэж бас хэлж болно эхэлсээр тийм ба. Тэрнийг одоо ингэж нэлээд ингэж сайхан тодорхой өрөөд авчилж ингэж илрүүлж байна. Үндэ бол нэг үндэстнээр хэлье. Нэг хүрээр хэлье. Тэр нэг өөрчлөлт шинжилэх гэж байна. Энэ өөрчлөлт шинжлэх бол шинжилэлт нь үний яамдаа хэлээ. Бас л бочиж ирээд өөрийн соёлдоо орно. Гэхдээ өөр нэг дэвтэр шин шатанд ороод тэгээд соёлдоо мочиж ирдэг. Би бол ингэж ойлгодог. Учир нь энэ бол одооны манай малжих хооронд яруу асуудал тулгарч ирсэн тийм ба. Энийг бол хэн бүхэн бид мэдэж байна. Гэхдээ энэ асуудлууд малчид өөрөө бол тэд одоо сөвгчлөөд хайгаад юм уу ганц ханчаараа ингээд ийш тийшэн төмчөөд ийш тийшэн зүтгэхэд шийдвэрлэдэг. Яна хэрэг хашил өдрөө хамталж яагаад одоо холвоолно гэж байна. Тэр салжаагүй. Салжаагүй. Яг ховоор нь одоо айл ганц харан болоод байна. Тэгвэл яна одоогийн манай энэ хийсэн бол одоо дахаад яна холвоолж байгаа. Холвоолж хамтарч. Энэ хоёр холвоолж ярил их ухаантай. Тийм байсан. Үндэ бид одоо Монгол ээжэн дуул Монгол ээжэн магтана. Үндэ нэг ээж хүн нэг насандаа сэтгэл амар өдөр бараг байдгүй гэж бодно. Нэг насандаа сэтгэл амар өдөр үр хөвгтийн амьдрал сайн тэр бас жоох юм байна.
өөр хөтгийн амьдрал муу нь олон илүү зов. Тэр өдөө сэтгэл амгалт өдөр байна. Тэр нь ер нь нийтэмтэй одоо манай одоо хөдөөнөө монголчуудын тулгарж байгаа асуудал шүү дээ. Одоо яг цаашаа ингээ ходоодох юм бол энэ зургийн талаас арив юм байна. Одоо яадын хэлээр бол өдөртөө нь одоо эрүүлдэх юм уу? Жодооны үдээ юм уу? Одоо ийм юм байвал одоо хүний татж байна. Яг манай үндэстний юм бол тэр манай монгол хүмүүс арми юм ийж шууд хэлэхгүй шүү. Нэг юмар очиж орлуулах юм уу? Нэг юмар очиж ярих юм уу? Энэ цаагаар очиж хүүхдээ зурах юм уу? 10 жилийн ухаан байдаг. Манай юм бол бид бол их чармааж одоо тим маягаар хийя гэж чармаас. Сая үзэхэд манай кино үзэхдээ яг нэг юм дутуу хэлсэн шиг санагдав. Тэгээд энэ дутуу нэг сүудэлсэн шиг санагдав. Яг л энэ юм хэлж барсангүй шиг. Тэгвэл манай энэ удирдаач юм энэ фильм хэлдэг энэ албаар энэ үл ингэж үлдсэн. Чи очиж цаасан бодлох хэлэх хүч. Хоёр удаа үзэлсэн бүр ухаанаа олж байгаа. Гэн аймаар ойлгомжтой. Үзэгдсэн өсвөр сайхан санагдав. Улам дотор одоо энэ киноны утга болгол улам дотор их сайхан мэдэгдэл бодогдож орж ирсэн. Самбарын сонин дэлгэж. чөдөд сэдв, чөдөд яриачаа, чөдөд солирч самбарын сонин дэлгэж. Самбарын сонин дэлгэжийг чадсан хүлээх хэрэгтэй. Ер нь самбарын сонин шин дэлгэж хараад үжигч олонныхон сонирхлыг татж байна. Миний бодохоор самбарын сонин найруулагч олон ажилтнууд улам илүү чирмааж энэ дэлгэжээ улам сайхан хийж үндсэн шатнаас дээш шатнаа удирдал голтол өөр өөрийнх нь үжиг танилтын өргөн олон төмөнд өргөн олон үжигчд нь яриулж таниулж өгөхийг хүсэж байна. За самбарын сонин минь уулга хэлгэр хэрчил нь одоо уйлдэх зохион байгуулах системийн талаар одоо үжигчдтэй манай улс төр маш шин соргог төрөлдлөө өгнө. Энэ хүү одоо зэрэг санаагаа үргэлжинд бадруулж манай монгол үжигчийн одоо санд бодож байгаа өсөж санд байгаа зүйлийг одоо өдөр болгоно юм уу гариг болгоно үзүүлж хийх хүсье. Одон төлөвсийн самбарын сонин олон монголчуудын соёлын нэвтрэлцээ. Тийм одооны яг ийм нэг монгол киног сүдэрлэхэд хүчирдэлэг бол одоо яриангүй ариун байна шүү дээ. Жоос мөнгнөөс аваад одоо манай монгол жүжигчдийн ховд авч гисэн чинь жүжигчд бас одоо аймар чөөхөн байж байна. Энэ ийм хүчирдлээс гадна өөр бас ямар эсвэрхий толгой удмаар тийм хүчирдэл юу байна. Одоо уулгын ховд жишээл одоо яг үнэн амьдралыг тусгасан тийм уулгыг юу хөл чухам бас нэвтрүүлэх юм боломж байна уу? Одоо монголоор ийм хийе монгол амьдралаа тусгая. Монгол соёлоо ингэж одоо жахан өөрн татъя гэж шууддаг л үлээ. Тэр одоо мөн бас тийм хүчгүй биш. Одоо энэ дотор ийм асуудал байна. Бид одоо наадлыг хийж байгаа хүмүүс. Одоо манай өөр Монголд бол одоо монгол кино гэж бол одоо бид зүтгэж явах юм байна. Үндэстний кино гэж зүтгэж явах юм байна. Тийм ба? Өөр Монголын сэдвтэй кино гэж зүтгэж явах юм байна. Одоо хэдэн жилийн хүн байна. Одоо энэ нэг аяг өрмийг одоо тал талаас нь халуулж яштай. Тийм ба? Тэгэхдээ бол төрийн бодлогын талаас бол ясандаа бол манай монгол кино гэвэл монгол хэлээр зургалж байгаа кино бол тэрүүн тавих хэрэгтэй. Хамгийн түрүүнд бол төрийн бодлогын талаар юм аж ахуйн талаар нөхрөх хэрэгтэй тийм үү? Жишээл бид ингээд хий гаргач. Одоо орны засгийн ажраас юм уу? Эсвэл хологдлохыг байгуулсан манд бол за чиний энэ киноч хэдий орсон бол жогооны хэдийгээр тань нөхрөх хэрэгтэй манд шагнах хэрэгтэй. Учир нь бид монголоор хийсэн. Одоо бол тийм биш. Одоо соёлын том орны бүтээн байгуулж байгаа нь кино телевизийн жоосыг бол хэн авч яана? Одоо дандаа үндэснээс сэдвэр хийнэ гэж нэрээр авна. Монголоор хийхгүй. Тэгэхээр манай энэ одоо монгол киноны уран зохион бүтээлэг бол бас том орчин тойрон хэрэгтэй юм байна. Одоо яг манай улсын манай телевизээр одоо нэг кино ордон байгуулад одоо жил гарыг болж байна. Ингээд энэ хооронд бидний ойлгосноор одоо хасвар манай хэл одоо энэний гардж байгаа хийснээс хойш одоо ойлгож байхаар бол хэдэн жилийн бол яг шууд тулгарж байгаа учрууд бол байна. Нэг бол одоо энэ уран зохиолын талаас одоо яг үлгэрийн зохиол гэх юм уу уран зохиол одоо энэ бол манай гой сайхан зохиолууд байна шүү дээ. Манай өөр Монголын зохиолчдуудын ариун байгаа. Сайхан зохиолууд яа. За энэ яг өнөөдөр уран зохиолын маргааш кино болгоё гэж үдэрлэхэд байна. Энэ талаар бол энэ эрдэмтдүүд их тутмаг. Энэ бол нэгж үйл юм. Мэргэжлийн зохиолч. Мэргэжлийн жижигэн зохиолчдууд. Хоёрд нь бол яадын хэлээр бол энэ товлогч.
одоо танай хэлж байгаа баян өрөөл януусын тэр нэг үеийн одоо 21 одоо эхлээд Чингис хаанаас өдөрж байгаа 80 хэдэн оны үеийн энэ нэг үеийн хүмүүс бол одоо бүр нэртэй тоглогчдод байгаа. Тэгвэл одоо энэ доор дороос нь ингэж алгамжуулсан бол байхгүй байна. Одоо улсын одоо их тоглолт юм явж байгаа байна. Гэвч одоо яг одоо өнөөдөр барайс өдөрлөө явахад одоо их тоглогч их дутуу байна. Тэгээ манай районд бол одоо малчин гэх юм уу одоо улаан мөчр гэх юм уу одоо энэ ариун тоглогчдод бүр ажлын жил. Бүр ажлын жил байна. Мэргэжлийн биш. Тэгээ юу ч яг хөдөөг яг тэр Монгол гэрийн амьдрал бол эднүү сарын тэр мэргэжлийнхээс заримдаа бас сайн байж магадгүй. Ийм байдал орчиж байна. Тэгвэл гуравд нь бол одоо юу юм хэлэм бол машин мэргэжлийн талаар. Телевиз гэдэг юм бол 5 жил дотор бол машин мэргэжил бол нэг өөр. За 5 жилийн эсвэл бүр хурдан байна. Тэгээ энэ бол одоо альж 50-аад оны үед одоо манай кино үйлдвэр гэдэг одоо манай өр Монголд бол нэртэй кино үйлдвэр байсан шүү дээ. Ариун киноос үрс. Тэгээ энэ хүмүүстэр бол хүмүүжүүлсэн хүмүүс ариун бүр гадна явж. Тэгээ манай энэ жаахан бэл оруулсан юм нэг кинонд ирэхэд бол хүн ирэхгүй л. Хүн нэгэнтээ одоо нэгүүлэг нь бол бүр улсын дэсийн мэргэжилтэй улсууд бүр их өндөр түвшин дээр явж байгаа. Тэгээ манай кино бол анх удаа одоо яна энэ ажтыг гоочингаар ихлээ сүйдэрлэхэд яна бид арга бид яна гол сүйдэрлэж юм бол галхаас урч. За галхаас урсан сүйдэрлэгч юм тэр хүн их Оросын их сургуультай гэсэн хүн. Тэр бол халис сүйдэрлэдэг хүн. За энэ оромог сүйдэрлэг энэ DVD сүйдэрлэхэд одоо их хүч гарна. Ингээд бас 3 өдрийн цагаарч хэлдгэнгүй хадаад нэ үнэ мэрэгжлийн цаас юм уу их юу болохоор тэр 3 өдөр л эжимшээ чадчихэ. Гээ их өдөр нэ энэ DVD энэ HD гэдэг юм бол хурдан хөдөлгөсөөр энэ сүйдэрчин бүр ингээд бүр ноос гарна энэ тодорхой болчихно. Ариун жилийн ийм мэрэгжлийн тэгвэл гэрлийн тал дуунаа шингэлтийн талаар. За энэ 3 4 дэн бол яна одоо мөнгө. Бид энэ киног сүйдэрлэхдээ одоо хамгийн анхны бол эдний бол бидэнд яна нэг жилийн тусламж өгч. Тэгээ хэлдрэнгүй авах гушуун бол манай өвөр Монголд авч идэ 100% нэг гушуун дотор ам бол яна эдийн засгийн орлого бол дороос нь тоолдог газар байхгүй юу? За зүүн донгорыг гаталж байгаа манай энэ юу байж та байгууллагууд. Тий. Тэгээ хэрвээ яна энэ хүмүүс яна ингээд за чи нэг 100 төмөн чамайг өгөө чи нэг кино сүйдэрлээд бол манай үндэстний их сайхан хөгжиж чадна гэж би ойлгож байна. Тэгээ хэлбэргүй одоогийн энэ бол одоо ийм хамгийн доод талаас нь ийм эдийн засгийн орлоготой ийм хүмүүс бидний ингээд хэмжээд ажил хийгээд бид бас их хурдан хийсэн шүү. Ер нь бэлтгэлгүй очиод мон тэр газар 10 хэд хоногтор бижигнүүд энэ сүйдэрлээ бартчих. Тэгэхээр яг энэ өөрийнхөө хэлээр энэ өөрийнхөө үндэстнээр за манай энэ зохион байгуулалт бол чивэр Монгол. Одоо юу гэж хэлдэг юм бол зураг тийм ба жижиг хэрэгсэл зураглаач удирдаач одоо бүр филм эрхлэгч ингээд бүр системтэй 50-аад хүмүүс бол бүр Монгол. Зөвхөн Монголд байна. Яг Монголд байна. Хожимдаа яг нэг жоо солоод авахд бас өөр бусад мэрэгжлийн хүмүүс бас их тутмаг байх юм байна. Бид ингээ хараад байхлаа бол бид аажим албаар хүмүүжүүлж болно. Монгол залуучууд бол одоо киноны талаар бол одоо өөрөө нэг энэ тэнд явж байгаа сураад нэгэнд хөл улаа олсон. За бид бас яг үнний хэлбэл бас их сандарч байна. Яг гэдэг юм бол одоо манай улсын хувьд авч хэлбэл их мөнгөтэй хүн байгаа. Тэгвэл чана өөр сэтгэхээр очиад өөр үндэстнэрээ чиний үндэстний мэйгэд бол тэр уулах чинь хөвөрчдөг байхгүй юу? За чиний яг уулын энэ үндэстнээ юм чинь яг тэр одоо мах цус нь өвөө болчдөг байхгүй юу? Ингээд бид бас энэний хурдан хийя өөрөө очиж энэнийг амжиж за дэлхийн жахт юм уу тийм ба улсын жахт юм уу яг үндэснэмээ гаргая гэж. Бидний одоо энэ удаагийн кино Гогонд очиж Шангаан 33 дугаар энэ дэлхийн киног нэмжүүлэгд оролцож. Эндээс авч үзснээр бол үндэсний юм бол дэлхийн жахтал их хүндтэй байх. Тэд их анхаарч байна. Хөөе. Энэ чинь одоо Монгол хүний юм уу? Энэ яадаг юм бэ? Ямар ухаантай юм бэ гэж их анхаарч их ярьж байгаа. Инглээр бол бид одоо яг үнний хэлбэл энэ ажлыг хэлээд гардаж хийсэн учраас бид сая манай хас хоёроо хэллээ. Жилдээ 2 кино мó тэгвэл үргэлжлэн цаашаа 3 4 ч хийж болно. Манай энэ ганцхан бүлхэн биш л дээ. Тэр ариун бүлхэн байж болно. Одоо энэ 2 жилээс эхлээд одоо телевиз жүжиг хийя гэсэн монголчууд бол одоо бас ариун байж байна. Гол нь одоо дэмжлэг хүсэж байна. Яг та нар шиг одоо ингээд үнэн ингээд дэмжиж эхлэх юм бол миний бодохоор бас ариун хүмүүсүүд энэ ажлыг хийж болно.
Соноо гэсэн залуучуудын хувьд авч хэлвэл заавал одоо машин мэргэжлийн хувьд би заавал тийм их сайхан том кино хийх гэсэн юм бас бас дөвмхөн шиг өөрийнхөө одоо энэ малчдын амьдралаар тэмдэглэсэн ийм шиг сэдвтэй одоо хор фильмдүүдийг бас хийж болно шүү дээ. Ийм бодол энэ ч одоо бас яг манай одоо зарим амьдралын монголчуудын амьдралын жилүүд одоо бас ингэж үнэн уламжлалт тэр ёс суртахуунаа алдаж штэ. Энийг бас ингээд хурдан сүйдэрлээд авах юм уу? Бас үлдээчүүд бас ингэ сайхан өв юм уу гэсэн. Жишээлбэл одоо богд хайрхан бол одоо манай кинод мөнгө үлдсэн. За тэгвэл тэр хайрхан бол тэр Шанганд очиад хүмүүс хуус ийм газар энэ өөрөө танаас ингэж хийсэн биш би энэ бол байгаал өөрөө байгаал гэнэ. Их гайх чаа энэ ч юм бас ийм юм байна. Ийм сүнүүд бол одоо хурдан очиж хийхгүй бол бүрж авдаггүй бол. Та нар яа тийм их зориг авч одоо энэ нэг ажлыг ингэж хий гэсэн тийм нэг. Ерөнхийдөө авч үзвэл одоо Нэдэнгийн манай энэ Белорус дээр авч үзвэл одоо манай Монгол одон төрөөс болоод манай аав хоёр хоорондоо хаваалцаад гарахад энэ хэсэг зоос бол хэрвээ аль нэг газрын орны удирдлага хүнтэйд бол энэ зоосыг хаанаас гаргах. Энэ зоос бол хаанаас нь өөр энэ зарахгүй өөр юм зарагдах зоос. Аль нь өмнө тавина, аль нь хаана тавина гэсэн л. Энэ бас манай нэг зүйлийн одоо шинэ санаа юм уу, шинэ сөвөгчлөж болно. Яна хэлбэл тухайн ажлыг үлгэрээр тухайн гарч гарсан үлгэрээр тухайн ажлыг тоглохчийг оруулж байгаа. Тухайн ажлыг хамгийн сайхан уул уусыг оруулаад тэгээд тентгийн одоо түүх, соёл, зан дадгаар эл бүх сайхны үлгэртэйгээ ингэж одоо нийтгэж ягаад ингэж нухаж ягаад одоо ингэж кино хийн. Учир нь яна хэлбэл авах шинэ ач нь ч нэг зүйлийн нэрийн хотос. Тийм ээ. Одоо эмэд нэрийн хотос жорохтой дуутайхан бүр байна. Авгийн бог дуул гарлаа, гол гарлаа. Мөн одоо чорын дугийн нутаг гэж штэ нэ. Одоо боссын бос соёлын чорын дугаас орууллаа. Мөн одоо бэлгүүдийн технологиос орууллаа. Энд чинь бол одоо кино дэлгэцийн өвчин дээр анх удаа гарч байгаа. Уул ус. Тэгэхдээ манай энэ киног ихэд бандаас их даралтай. Ингээд одоо бид хүмүүс бас Германаас үзэгч бас хэлж байна. Энэ үлгэр нь бас өөр арай дөгөн боллоо гэд. Тэгэхээр бид бас жижигэн жохооны хавьд үлгэрийн үйл явдлын хавьд бид бас их хичээд тийм ба. Одоо энэ ч одоо ингээд одоо мөшөөлгөж ягаад бас ажил хийх санаатай ч тийм ба. Монгол телевизээр сачаа гэж бодож байгаа. Юу ч болсон одоо удалгүй нэвтрүүлэгдэх болно. Тэг нэвтрүүлээ. Энэ бас юм шүү. Бид одоо ингээд одоо зах төлбөрийг дагаад одоо таналтаа ойлгох нь өөрчлөж байна шүү дээ. Манай үдэгч бас өөрчлөх болох. Одоо үдэгч бол тийм дандаа таны одон телевизээр хижээд явна гэдэг. Одоо чадвал тавчхан дараад л үдчихнэ. Бид чинь одоо киногийн бол захтаар уран гэж байгаа шүү дээ. Чадвал бид нэг театрт аваад үзүүлэх гэж монголчууд. Эсвэл хошуун дээр юм уу тийм ба? Сомон дээр юм ачаан дээр нэг нэгээр үзүүлээд явъя. Одоо хүмүүстэй шиг одоо бүх юм хийсэн юмор одон телевизээр гацхан цачаад юу ч байхгүй. Тэгснээр саяхан биднээс ярилцаана хэлэхэд одоо хөдөөгөрч хүн яаж нэг кино үзнэ. Энэ кино одоо ингээд сум гошуунаар ингээд үнээр ихлээд ингээд машин тоноглолтой болоод ингээд үжээд ихлүүд энэ сан кинодууд одоо тэгж хөдөөгөр аач үзүүлнэ шүү дээ. Энэ кино гэдэг юм бол заавал тэр зах төлбөртэй холбогдох хэрэгтэй. Кино хийж гарсан нь бол одоо энэ үйлс бол одоо хагсан бүтэж яаж оны төвлөж. Одоо театрт үзүүлэх үү шүү дээ. Театрт орсны дараа тэр бүх кино жишээлхэд одоо манай хуухатын кино жахвал монголчууд бас байгаа шүү дээ хуухад тийм ба. Наачхад одоо нэг хэдэн 10 том монголчууд байж болно тийм ба. Энэ хэдэн 10 том монголчууд нэг одоо нэг төгрөг юм 10 төгрөг аваад кино үзэхэд бас нэлээд зах төлбөр байж шүү дээ. Гэхдээ хуухатын кинон жахыг ванда одоо компани аж ахуй одоо бүр эзэмшсэн. Чи одоо тэнд ямар сайхан нөгөөлөд одоо мөнгө наяг бариад доод хар талаа чиний монгол киног тавих. Тэр лав одоо том кино тавина. Чиби юм уу одоо нанжин юм уу тийм кино тавина. Одоо энэ чинь ингээд тэр өдөр бас манай харгуудлын хүмүүсүүд одоо ингээд ярилж чад. Одоо тусгай тийм нэг монгол кино үздэг театр байгаа шүү дээ. Тэгээд ярьсан. Манай тийм байвал таарах. Тий. Манай товчооны даргадаас ярьсан. Монгол кино үздэг театр үндэсний кино үздэг театр байх хэрэгтэй. Орой өдөртөө киногийн театр бол одоо монголчууд бүлээн аваад үзчих юм тийм ба хүүхдтэйгээ бас өрөөрөө үзчих юм. Дандаа монгол киногоо тавьж та. Одоо ингээд энэ маягаараа өдөр жилийн хэдс өдөрлөө байвал тавих кино байна. Одод тасрах юм бол юу гэж байна. Энд ч одоо тийм ганцхан. Гэхдээ манай готын дээр манай монголчуудын дээр үе хүүхдүүд одоо хөдөө очиж юм үзүү. Энэ үл энэ хөдөөний амьдрал яг тийм юм үзүүлэх юм. Тийм сайн.